Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт 2 байна. Энэ бол миний English Espanol TOEFL сувг. Энд би Испани хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр би хоол ундны тухай заах болно. Хичээл болгоныг минь алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol TOEFL сувгт маань subscribe хийж all буюу бүх товчийг төвчүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө би бяцхан зар хэлье. Би YouTube-ээр хичээл заахаасаа гадна бүтэн жилийн хугацаанд төвшин ахиулах хичээл зааж байгаа. Одоо болол 9 сард орсон анги маань эд дундаа орцсон явж байгаа. Тэгэхээр хэрэв англи хэлийг яг шат дараалтаа төвшингээ ахиулъя гэд наадам хүртэл хичээллэх ангид маань орохыг хүсвэл надтай холбогдорой. Анхан болон дунд чатны ангийг ангиар мөн хувьчлан зааж байна. Ингээд өнөөдрийн хичээлдээ оръё. Хоол, la comida Испанаар. Эхлээд хэдэн шинэ үг үзнэ. La comida. Хоол. El pan. Талах. El arroz. Boda. La carne. Мах. El pollo. Дахиа. El pescado. Загас. La sopa. Шүл. La fruta. Жимс. El mango. Mango. El plátano. Гадил. Банан. La uva. Усан үзэм. La verdura. Ногоо. La zanahoria. Ловон. La papa. Төмөс. El agua. Ус. El jugo. Juice. Shoes. Өнөөдрийн хичээлдээр густар буюу таалагдах, дуртай байх гэдэг үг хамт хэрэглэгдэнэ. Энэ үгнийхээ хувиргалыг үзье. Урд нь бид нар үйл үг аараар төгсөхөд яаж хувирахыг үзчихсэн. Одоо яг тэрийг харъя. Yo gusto. Yo дээр gusto гэж хувирдаг. Би дуртай байдаг. Би ямар нэг юмд дуртай байгаа. Tú gustas. Чи дуртай. Usted, él, ella. Gusta. Usted gusta гэвэл та дуртай. Él gusta гэвэл тэр эрэгтэй дуртай. Ella дээр тэр эмэгтэй дуртай. Nosotros, nosotras gustamos. Бид нар дуртай. Vosotros, vosotras. Энэ бол Испанд хэрэгэлдэг гэж ирсэн. Gustáis. Та нар дуртай, дуртай байдаг. Ustedes, ellos, ellas gustan. Ustedes gustan. Та нар дуртай байдаг. Ellos, ellas дээр gustan гэх юм бол та нар дуртай. Яг өнөөдрийн хичээлдэр бол эндээс хоёрхан нь хэрэглэгдэнэ. Ганц тоон дээр gusta, олон тоон дээр gustan. Энэ хоёрыг онцолж хэрэглэндээ бид нар аливаа зүйлд дуртай гэдээ ярихтаа хэрэв одоо ярьж байгаа зүйл маань ганц тоон дээр байвал gusta гэдгийг хэрэглээд олон тоон дээр байгаа бол gustan гэдгийг хэрэглэнэ. Ингээд бид нар ганц тоон дээр олон тоон дээр одоо аливаа нэг зүйлд дуртай гэдээ ярихтаа надад чамд гэдэг үгнүүд хэрэгтэй. Энэ шууд бус төлөөний нэрс хэрэгтэй. Мэ надад, тэ чамд, лэ түүнд эмэгтэй хүн дээр ч ярьж болно, эрэгтэй хүн дээр ч ярьж болно. Нос бидэнд, ос та нарт, лес тэдэнд эрчүүдэд, эмэгтэйчүүдэд. Одоо ганц тоон дээр хэрхэн яаж илэрхийлэхийг үзье. Ганц тоон дээр ярихад gusta гэдгийг хэрэглэнэ. Ямар зүйл вэ гэдэг дээр илүү төвлөрдөг. Me gusta el mango.
Би мангонд дуртай. Te gusta el pan? Чи талханд дуртай. No le gusta la carne. Тэр маханд дургүй. Эрэгтэй хүн байж болно, эмэгтэй хүн байж болно. No nos gusta el pescado. Бид нар загсан дургүй. Os gusta el jugo? Та нар шүүсэн дуртай юу? Les gusta el arroz? Та нар будаан дуртай юу? Gusta гэд ганц тон дээр авч байгаа гол шалтгаан маань бидний идэх дуртай хоолунд маань ганц тон дээр байж байгаа. Ийм учраас gusta гэдгийг хэрэглэдэг. Өмнөх одоо шууд бус төлөөний нэр бол хиндвэ гэдгээр ялгарч байгаа. Олон тон дээр яаж хувирахыг харъя. Me gustan la fruta y la verdura. Би жимс ногоонд дуртай. Жимс ногоо хоёр янзаар идэж байгаа болохоор gustan гэж байгаа. Тэгэхээр дуртай гэдэг үг маань энэ хоол унд гэж ганц тон дээр ирж гин үү? Олон тон дээр ирж гин үү? Энэ дээрээ гол холбогддог. Te gustan el pollo y el pescado. Чи дахиад загсан дуртай. No le gustan las uvas. Тэр усан үзмэнд дургүй. No nos gustan la zanahoria y la papa. Бид нар ловын төмсөн дургүй. Os gustan el mango y la uva. Та нар манго усан үзмэнд дуртай юу? Les gustan el pescado y el arroz. Тэд нар загас будаан дуртай юу? Дахиад хэлэхэд дуртай юмнууд маань олон тон дээр хэлэгдэж байгаа. Хоол унттайгаа холбоотойгоор gustan гэж хэлж байгаа. Одоо энэ үдсэн сурсан зүйл дээрээ дадлага хийгээд үзье. Дасгал дээр ажиллая. Ejercicio 1. Дасгал 1. Me, te, le, nos, os, les гэдгийн аль тохирохыг хэрэглээд өгүүлбэрүүдийг гүйцээгээрэй. Gusta el arroz. Аль биеийн төлөөний нэр дээр байх вэ гэдг нь монгол дээрээ харагдана. Gusta el arroz. Би будаан дуртай. No gusta el pescado. Чи загсан дургүй гэдэг өгүүлбэр бүтээгнэ. Gusta el mango. Тэд нар мангон дуртай. No gusta la sopa. Бид нар шүлэн дургүй. Gusta el pan. Та нар талханд дуртай. Тэгэхээр биеийн төлөөний нэрээ хараад өгүүлбэрээ гүйцээгээрэй. Маш богинохон багада бараг 1 минутанд хийндээ энэ дасгал дээр. Одоо хариугаа шалгая. Me, te, les, nos, os гэдэг үгнүүдийг сонгосон бол зөв байх нь. Ejercicio 2. Дасгал 2. Me, te, le, nos, os, les гэдгийн дараа gusta эсвэл gustan гэдгийн аль тохирохыг хэрэглээд өгүүлбэрүүдийг гүйцээгээрэй. El mango y el plátano. Энэ дасгал дээр бас яг адилхан монгол дээр одоо ялгаа нь сайн харагдана. Бид манго гадилд дуртай. La sopa y el arroz. Чи шүл будаанд дуртай. La fruta y la verdura. Тэд нар жимс ногоонд дуртай. El pan y el jugo. Бид нар талах шүүсэнд дуртай. La zanahoria y la papa. Та нар лууван төмсөн дуртай. За энэ дасгал дээр бараг 2 минут ажиллах болов гэж бодож байна. Хичээлийн бичлэгээ зогсоогоорой. Одоо хариугаа шалгая. Nos gustan. Te gustan. Les gustan. No nos gustan. Os gustan.
Ejercicio 3. Дасгал 3. Энгийн болон үгүйсгэх өгүүлбэрүүдийг асуулт болгоорой. За энд ингээ хэдэн өгүүлбэрүүд тавьцсан. Uno. ¿Te gusta el mango? 2. Nos gustan la fruta y la verdura. 3. No te gusta la sopa. 4. Les gustan el pescado y el pollo. 5. Os gusta el pan. 6. No les gustan el arroz y el jugo. Одоо хичээлийн бичлэгээ зогсоогоод бичих боломжтой бол бичиж хийгээрэй. Боломжгүй бол яриад бэлдээд үзээрэй. Одоо хариугаар шалгая. ¿Te gusta el mango? ¿Nos gustan la fruta y la verdura? ¿No te gusta la sopa? ¿Les gustan el pescado y el pollo? ¿Os gusta el pan? ¿No les gustan el arroz y el jugo? Энэ гурав дахь дасгал бол ерөнхийдөө жоохон амархан дөө. Одоо энгийн байгаа өгүүлбэрийг асуух маягтайгаар жоохон өргөөд дуу хоолойгоо жоохон өргөөд хэлэхэд асуулт болчихж байгаа. Испани хэлний хувьд одоо их амархан зүйл нь байгаа. Ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Хичээлд хамт байсан танд баярлалаа. Хэрвээ та миний зааж байгаа испани хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн сувагт маань subscribe хийж all буюу бүгд товчийг идэвхжүүлэх юм бол намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очоод байх болно. Хэрвээ танд хичээл маань таалагдсан бол лайк дарж, комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн асуух зүйл байвал бичиж үлдээгээрэй. Надтай холбогдорой. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.